Тодруулбал кино зургийн баг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсад ирж зураг авалтаа хийсэн. Одоогоор кино зургийн 50%-ийг авч бүрэн дуусжээ. Монгол дахь зураг авалт 1 сарын хугацаанд амжилттай үргэлжилж 4 дугаар сарын эхээр зураг авалт Лондон хотноо үргэлжлэх юм байна. Хамбламын амьдрал болоо төрөөж байсан зүйлсийг кино дэлгэцэнд мөнхөлөхөөс гадна Монголын ёс заншил, соёлын талаар тус уран бүтээлээр дэлхийд дахинд хүргэх зорилтыг тавиад байна. Тэгээ энэ кино цаашдаа явж юу болох вэ гэхээр миний бодож байгаагаар бол зөвхөн Хамблам гэдэг хүн талаас биш. Ер нь цаашдаа бол энэ Монгол улс гэдэг Монголын одоо том соёл дэлхийд одоо гарах ийм том хэмжээний олон улс нэр хүндтэй кино болох юм байна гэдгийг бол одоо ойлгосон. Орон орноос яг онцгойсон амжилт болон амьдрал уран бүтээлээр маш онцгой тэр орныг төлөөлж чадах тийм хүмүүсийг сонгоо авдаг. Тэгээд бид энэ үднээс Монгол улсыг төлөөлөн Хамблам Натад орчиг сонгоо авсандаа маш их баяртай байна. Энэ хүний амьдрал уран бүтээл ямар их зүйл бүтээснийг бид бас мэдээд маш их гайхширч байсан. Тэгээд энэ бүх зүйлээ амжилттай дуусгаж киногоо маш их амжилттай дуусгах гэдэгт бид итгэлтэй байна. Тухайлбал Энтхийн нүүдэлчин Сикомгийн тухай мөн Кубусад алдартай Жаз хөгжимсний тухай баримтат кинонуудыг бүтээжээ. Энэхүү баримтат кино бүтээлүүдээр Лондон болон олон улсын кино фестивальд амжилттай оролцож байсан. Харин Хамблам Нацаг доржийн тухай киногч мөн олон улсын кино наадамд сойх төлөвлөгөөтэй байгаа гэдгээр ярьлаа.